За за бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 7 сарын 30-ны өдөр байна. За тэгэхээр тархитай хакер эпизод 3. За Zero X3 гэдэг вершн та бүхэнд хүрэх гэж байна. За тэгэхээр ер нь бол би бодсон энэ тархитай хакер гэдэг энэ цоврудлыг илүү яг системтэй болох үүднээс арай жоохон нэг жоохон задгай гацсан системтэй болох үүднээс юу гэж хэлэх вэ гэхлээр өнөөдөр ямар ч зэн юу хийсэн бэ? Одоо шалгалтын төлөө, төслүүдийн төлөө юу хийсэн бэ гэдэг талаас ярина, юу хийсэн талаараа ярина. Үүнээс гадна нэг сурж авсан зүйлүүд хоёрдугаарт нь ярина. Өнөөдөр юу сурсан бэ, шинээр суралцсан бэ гэдэг талаар ярина. Гуравт нь болохоор зүгээр л хамаагүй зүгээр юм дурын өөрийнхөө ярилцъя гэж бодсон сэдвээр ярэ гэж бодлоо. Тэгэхээр миний нэг видеонууд ер нь дандаа ингээд каттай ингээд кат гэдээ ороод явчихдаг болохоор яг юм гэрээ цэвэрлж явахдаа ч юм уу ингээд сонсох боломжтой тийм видео хий гэж миний хувьд бол бодсон юм аа. За тэгээд дөрөв уг нь бол миний айгу гоё харж исэн цаг маань өнгөрчлөө. 3:37 гэдэг айгу гоё цаг байсан. За одоо болохоор 7 сарын 30-ны 3 цаг 46 минут болж байна. За тэгэхээр өмнөх өдрүүдийг бодвол арай гайгүй эрт эхэлж явах шиг байна те. За тэгэхээр өнөөдрийн хувьд яг юу хийсэн бэ гэхээр миний хувьд бол яг өмнөх дугаар дээр бол нэг Portswigger-ийн видео хичээлүүд оруулсан гэж хэлсэн шүү дээ. Тэр видео хичээлийнхэн үлдсэн яг day 4 буюу day 4 хүртэл нь оруулсан. Тэгээд нийтдээ бас нэмээд 12 видео оруулсан байна. Тэгэхээр нийтдээ 2 өдрийн дотор 20 хэдэн бичлэг оруулсан гэсэн үг. Тэгэхээр та хэд маань member болоод илс хийх хүсвэл маш их том давуу талууд байгаа. Хэдүүлээ жишээлбэл Netflix $10 сунгад шүү дээ. Тэгтэл энийг ер нь бол сарын хугацаатай нэг $2.9 байна уугүй юу? Маш бага хэмжээтэй байгаа. За тэгээ мэдээж хонгороо тэглэнгүүт илүү сонирхолтой контент ороод эхлэвэл энэ дүн маань бол өсөх болов уу гэж бол би бодож байна. За тэр бол гайгүй хөө өсөөд нэг шалахгүй заяа гайгүй. За тэгээд апдейтийн хувьд бол 7 сарын 30 гэхлээр чинь миний яг шалгалт бараг яг л 10 хоног л үлдсэн байгаа маань. Өнөөдөр орохгүй гэж тооцвол 9 хоног гэсэн үг. Тэгэхээр 9 хоногийн хугацаанд бэлтгэлээ амжуулах гал ер нь бол чадлаараа хичээж байна. За тэгээд өнөөдрийн үед бол бас төслөө явуулсан. Үүнээс гадна нэг шинэ зүйл сурж авлаа. Тэрийг яг хуу контентээр хүргүү яг хуу жоохон бодоолаа. За тэр нь юу гэхээр би нэг Windows Defender одоо та хэд маань мэдэн шүү дээ. Тэрийг ажиллаж байх үед нь асуудалгүй shell авах боломжтой тийм хортой код шинээр custom shell код бичээд тэр shell код маань амжилттай ажилласан байгаа. Тэрийг ер нь бол C# дээр одоо ер нь бол customize хийж шинээр creation хийсэн. Тэгээд тэрийг building хийж дуусаад амжилттай хийгээд дуусны дараагаар ажиллуулад үзэхэд бол ямар ч асуудал байхгүй. Windows Defender миний хоолой хамгийн сүүлийн үеийн хөлбөрийн Windows Defender updated version байгаа. Тэгэхээр тэрийг bypass хийгээд shell авч чадчихъя. Тэгэхээр энийг бас гоё хөгжүүлээд явъя гэж өнөд бодож байна. За тэгээ миний хувьд мэдээж түүлийг бол ёс бус хэрэглээгээр бол олон нийт зарах ч юм уу тэр талаас нь ер нь бол ашиглахыг хүсдэггүй. Тийм болохоор ер нь өөртөө үлдээх хаа л гэж ер нь бол бодож байна. Тэг яг контентын журмаар бол ашиглаж магадгүй. Тэгэхээр энэ өнөөдрийн айгуу гоё сонирхолтой тэм зүйл байлаа. Айгуу сонирхолтой encoding техник ашиглаад shell кодыг ер нь бол encryption хийгээд ер нь бол ингээд окей бла 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 гэж явсан ба. За тэгээ таад маань ер нь бол мэржлийн хүмүүс байвал мэдж байгаа байлгүй дээ. За нэг тиймэрхүү. За тэгээд суур нэг хийсэн юм гэвэл энэ Windows-ийн терминалаа бас нэлийн гоё тогтчууллаа. Тэгээд шинээр customized script-үүд шинээр бэлтлээ өнөөдөр. Тэрэн дээр нэг их цаг зарцуулаагүй нэгээс 2 цаг л зарцууллаа. Тэгээд YouTube дээр ер нь бол илүү контент хийсэн. За тэгээд яг энэ өдрийн өмнөх өдөр буюу 7 сарын 29-ны тархитай хакер гэдэг дугаараа
мөн бас schedule хийж тавьсан. Тэгэхээр ер нь бол ингээ 2 дугаар маань бол окей болцсон байгаа гэсэн үг. Тэгээд яг энэ дугаарууд маань болохоор намайг яг шалгалт өгсөний яг дуусаад яг маргааш нь гэдэг тийм цагийн үеэртэ тавьсан байгаа гэсэн үг. Тэгэхээр би шалгалтаа дуусчаад амар ингээ даун болно шүү дээ. Ядраад одоо ч амар ядарсан байна. Тэгээ тэр үед энэ контентууд маань ороод явна гэсэн үг. Та ядаг маань ерөөсөө уйдахгүй гоё ингээд яг ах чинь ч юм уу, найз чинь ч юм уу ингээ хажууд чинь ярьж байгаа юм шиг л ингээ сонсогдох бах гэж бодож байна. Тийм байна. Тэгээд яг уу за хийсэн юмнуудын үед бол нэг 2 дугаар сцен бол нэг иймэрхүү байна. За 3-т нь болохоор зүгээр ингээ фри яри гэж утсан зүйл нь юм бэ гэхээр би өнөөдөр нэг ийм зүйлийг жоохон ойлгож авлаа л да. Ер нь л ойлгоцсон байсан өмнө нь. Гэхдээ өнөөдөр ер нь бол хальт бодогдлоо. Тэрний үг гэхээр хүн ер нь ингээд өөрийн одоо үгээрээ, үг хэлэмжээрээ тий одоо үгээрээ гэх юм уу хүнийг ингээд алж болно, амьдруулж болно гэдэг нэг үг өгдөө шүү дээ. Тэр ер нь бол яг миний бас бод кейс дээр ер нь бол гарч ирж исэн юм байна гэдгийг бол би санаж байна. За тэр нь юу юм бэ гэхээр эхний айгу эрэг кейсийг ярьчих заяа. Үгээр хүнийг амьдруулж болно гэдэг кейс заяа. Тэрний үгээр нэг бүр амар critical case биш л те. Зүгээр яг миний мэрэгчлэлтэй холбоотой заяа энэ хоёр кейс нь. За эхний кейс нь юу гэхээр үгээр хүнийг амьдруулна гэдэг нь тухайн хүний жижигхэн ингээд мөрөөдчихсэн зүйлийг нь мөрөөдлийг нь томруулах, мөрөөдлийг нь дэмжих одоо түлхэц болох тийм үйлдэл бол миний хувьд хийж исэн. За тэгээд тэрний үгээр ингээд би одоо хэдэн жилийн өмнө юм бэ? 4 жилийн өмнө юм уу? Би лаптопоо зарж исэн. За тэр үед ерөнхийдөө тэр лаптоп маань бол маш олон дурсгалтай, маш том тэмцээнүүдэд оролцож исэн. Миний амьдралтай бол салшгүй нэг хэсэг болсон байсан. Гэхдээ би тэрийг зайлшгүй шаардлагаар одоо ажлын шаардлагаар ингэж өөрчлөх тийм кейс үүссэн. Тэгээд би юугаа заръя гэж хэлсэн чинь миний YouTube-ыг үздэг хүүхэд ирээд тэгээд ингээд за ингээд би танаас ингээд юу авах гэсэн юм аа гэдэг ах ихч хоёроо даваад төрөөд ирсэн. Тэгээ ингүүт нь тэр хүүхдийг нэг л ингээд харсан чинь нэг л ондоо харагдаад надад за яг харагдана гаднах төрхөн гэхээс илүү хандлага нэх юм уу. Тэгээл тэр хүүхдийг за окей энэ хүүхд бол ингээд юу юм байна. Зүгээр ингийн зүгээр ингээд явуулчихар хүүхд биш байна. Зүгээр ингээд лаптоп өгөө зараад явуулчихар хүүхд биш байна. Энэ хүүхдээ ингээд энэ аюулгүйлийн салбар юм уу эсвэл заавал аюулгүй гэхгүй юм кодингийн салбар одоо software development ч болно. Ямар нэгэн салбараар ингээм амжилт гарах боломжтой байна гэдгийг би бол тэр үед л яад ч юм мэдрэмж төрөөдсөн аахгүй. Тэнгүүд нь шууд тэр хүүхдийг Windows хэлбэрээр нь ингэж өгч явуулахгүйгээр за окей бэж. Би ингээд над дээр чинь Linux буюу Ubuntu гэдэг үлийн систем суулгадаг. Эхний ээлжинд те user friendly гэдэг үднэсээ. Тэгээд ер нь бол суулгаж өгөөд за одоо ингээм юм сур одоо ингээд ийм шууд стапыг ингээ бэлддэг ч жоохгүй environment-ын хүчээр над дээр ажил гэж байгаа юм шиг те. Тэгээд өгөөд тэр хүүхдтэй тэнгүүтээ за ингээд хасаа ингээд шаардлага гарвал юм байвал асуугаараа гэд ийм зөвлөмж маяг юм хэлээд тэгээд тэр үед би ерөнхийдөө бол золоо гэд найстайгаа хамтраад Mazala community-г дахин сэргээн одоо босгож гэх юм уу Discord сервер дээр тийм тухайн үед viral болж ирсэн платформ дээр бол шинээр гаргаж ирээд хэмжлэнгээр ингээд байгуулж ирсэн үе. Тэгээд ер нь шинээр хүүхдүүд авч ирсэн үе учраас тэр хүүхдийг болохоор за ингээ манай community нэг дээрээ би нээлттэй шүү орж ирэхэд бол асуудалгүй шүү гэдэг талаас нь ер нь бол нээлттэйгээр хэлээд тэгээд ер нь бол өөрчлөлт явсан. За тэгээд тэр хүүхд маань ер нь одоо сонирхолтой ер нь бол маш сайн явж байгаа. Энэ салбартаа одоо ажиллаад дэжгүй цалаваад за тэгээ амьдралаа ер нь бол дэжгүй босгох гээд ер нь явж байгаа гэж бол итгэж байгаа. За тэгээд тэр хүүхд маань намайг одоо үзэж байгаа бахаа гэж наач эсвэл үцгээ болцсон юм уу сайн мэдэхгүй байна. Тэгтэл anyways ямар ч хэсэн нэг team case болж исэн. Нөгөө талаасаа үгээр хүнийг алж болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр миний яг над дээр тулгарсан кейс би ер нь бол одоо та ирсэн шүү дээ ажилласаа гарсан гэд за тэгээд тэрэн дээр гарч исэн нэг кейс байгаа би ер нь бол 5 жилийн хугацаанд бол яг гэрээ байгуулад ажилласан гээл 5 жил тэрнээс өмнө гэвэл бараг 5 жил 8 сар мар хэвцээ байхгүй. За тэгээд тэрэн дээр ерөөдөө мэдээж би
анх ажилд орохоос өмнө YouTube хийдэг байсан. YouTube контентыг бүтээгээд чадахгүйсэн ч гэсэн ингээ хийгээ явдаг байсан. Тэгээд мэдээж амар завгүй ажилтай байсан ч гэсэн хажуугаар нь ингээд өөрийнхөө хобби гэдэг зүйл байгаа штэ. YouTube контент хийж хүмүүст хүргэх. Тэрийг ингээд хийх гээд яаж ч орой хүртэл ажилласан байсан гээл тэрийг өөрөөр сууж байгаа ажилтгаа хийгээд ингэдэг байсан аахгүй. Тэгээд тэгжсэн чинь яг уу сургалтын агуулганаас жоохон ондоолтоо бүр жоохон хуучирсан хэлбэр нь гэх юм уу. Одоо жишээлбэл нэг юм exploit тест хийцгээе гэдэг нэг юм контент оросон аахгүй. Тэгсэн чинь ер нь бол маргааш нь одоо манай одоо нэлээд дээд альбом тушаалтай хүн маань намайг шууд дуудснаа над руу уурлаад за яагаад уурлсан бэ гэсэн чинь яагаад над руу ингэ уурлаад байгаа юм болоо гэж асуусан чинь энэ контентыг чи одоо өөрөө заах чааж яагаад ингэ нээлттэй хилээд байгаа юм бэ? Битээ ингэ хамаагүй юмнууд ил тавиад мэдүү үздүү гэж мэгээд ер нь бол жоохон ширүүн хандлагатай гэх юм уу? Ерөөсөө тийм ивэр бол надтай ерөөсөө ярилцаагүй. Тэгээд би над шууд юу гэж бодогдсон бэ гэхээр миний хувийн орон зориу амар их алдчихсан нэгдүгээр. Хоёрдугаарт юу юм бэ гэхээр хамгийн чухал зүйл нь би ингээд хажуугаар нь чултгаа амжуулаад тий надад ерөөсөө ашиг байхгүй шүү дээ. YouTube-ээс би ер нь бол мөнгө олж байгаагүй. Тэгэхэд хажуугаар ингээд хүмүүс зөвлөд хийж хахад өөрөө болохоор би ч гэсэн ингээд IT салбарын, аюулгүйлийн салбарын хүмүүст ингээд юм хүргэх, түгээх сонирхолтой гэж хэлсэн мөртлөө би яг тэрийг нь хийж хахад тэрийг дэмжихгүй хандлагатай байсан. Одоо миний тухайн үеийн хүсэл эрмэлзлийг маш их унтраасан гэх юм уу. Тэгээ би ер нь бол нэг 2-3 жил ер нь бол контент ерөөсөө хийгээгүй, хийх хүсэл ерөөсөө төрөөгүй, юм хийчингүүт л одоо тэр хүн ингээл уурлаалт байдаг ч юм уу, тим юм трама үүсгэсэн гэх юм уу. Тэгэд ер нь бол одоо бол ер нь хамаагүй л дээ. Нэгдүгээр ажлаас гарсан, хоёрдугаар миний нас ч гэсэн тодорхой хэмжээнд явсан байна. Тийм зүйлээс тархалаатай болсон. Өөрийн хувийн орон зай үзэл баримтлал гэдэг зүйл мэдээж байгаа. Тэгэл ер нь бол тийм. Тэгээд би тэрнээс яг уу буруу талаас нь харахаас илүүтэйгээр сургамж авч байгаа юм л да. Би ямар ч гэсэн ийм байхгүй юмсан гэж ер нь бодсон. Жишээлбэл би одоо миний доор аюулгүйлийн салбарт зөндөө дүүнер байгаа. Би одоо нэлийн ах нь болчихлээ насаараач тэр тий одоо аюулгүйлийн салбарт ажилласан жилээрээч тэр би дүүнер лугаа хизээч хүсэл мөрөөдлөг нь унтраасан зүйл хийхгүй тэр хүүхдүүд тэр буруу явж байсан ч гэсэн гол юм нь тэр хүүхдүүдэд маш ивэр чиний сонголт чи ингээд яаж ямаараа тэрүүгээр яваарэ чи ярина цосломж хэрэгтэй байвал би тэмчгэд үргэлж бэлэн байгаа шүү гэдэг тийм хандлагатай бол би бол байхыг хичээдэг. Тэр нь цаанаасаа ч гэсэн минь надаас гардаг гэсэн үг. Хичээгээд ах шаардлагагүй гэх юм уу. Гэтэл тийм үйл гаргаснараа ер нь бол миний амьдралын бас нэг 2-3 жил хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чинь маш том байгаа шүү дээ. Тэр зүйл ер нь алга болсон. Тэгээ одоо эргээд сэргэж байна. Одоо би ингээд хэний ч юм өнөр бардам яриад өссөн үедээ ингээд тайтайгаа бодлоо болцох боломжтой болсон байна. Тэгээ энэ бол гоё нэ үү. Тэр тал дээр бол сэтгэл зүйн хувьд дарамт мэдрэхгүй одоо ярилцъя гэсэн хүмүүстэйгээ ярилцаж хуваалцъя гэсэн зүйлээ хуваалцаж чадчих байна. Энэ бол эрхчлөө. Энэ бол маш том давуу тал. Маш том үнэт зүйл гэх юм уу. За нэг тийм байна. За ер нь л товчондоо нэг юмэрхүү. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол ер нь за тэгээ видеонууд хийлээ, төслүүд бусад ажлуудаа явууллаа. Үүнээс гадна шалгалтаа бэлтлээ. Шалгалт маань одоо 9 хоног үлдсэн байна. Маргааш ихэд дахиад 8, 7 гээл одоо 7 хоногийн дотор орчингууд стапас эхлээд зөндөө юм хэрэгтэй. Шалгалтын үеэр гинт тогтсорвол яг хөө интернет тасвар бол яг хөө гэдгээс эхлээл зөндөө зүйлүүд бол байна гэсэн үг те. За энэ таргүй шүү guys. Таргаа сайн ууцгаагаарай. Тэгээ эрүүл мэндээ сайн бодно шүү. Тэг өнөөдөр бас надаас нэг хүүхд юм асуусан. Тэрний үгээр ингээд аюулгүй байдлын чиглэл рүү ингээд шинээр орох гэж байгаа маа. Тэгээд Солонгос сурдаг. Тэгээд танаас ингээд зөвлөгөө авч болох уу гэсэн. Тэгээ миний хувьд бол цаг мөч тутам амар их миний хувьд бол мэдээж хүн болгонд л үнцэнтэй байгаа шүү дээ өөрийнхөө. Тэгээд миний хувьд яг 100% нэг цагийн дотор надаас зөвлөгөө авахд хэдэн төгрөгийн үнэлгээтэй гэдэг тэр хүүхдэд юу нь бол хэлсэн. Тэр хүүхд маань окей
Ойлголоо, баярлалаа гэдгээд мэдгүй дахиж холбогдох үгүй мэдгүй байна. Гэхдээ ямар ч сан хэрвээ тэр хүүхд сонирхоод ороод ирвэл зөвлөгөө одоо асуух нь хүн нэг цагийн дотор бол зөндөө юм асууж болно шүү дээ. Зөндөө юм асууж, карьер пат те бүх юмаа ярилцаж одоо ингээ гаццсан хүүхдүүд байдаг шүү дээ. Цаашд яаж явах уу? Яаж энэ салбарт амьд үлдэх үү? Яаж амжилт гарах уу? Яаж одоо нөгөө нэг яриад идэж шүү дээ. Жогон кринжлтэй те 1% гэдэг шүү дээ. Яаж энэ салбарынхан эксперт шарк нь болох вэ буюу 1% нь болох вэ гэдэг нь амар чухал. Энэ салбарт ажиллаж байгаа маш олон залуучууд байгаа. Яг IT салбараар гэж авч үзвэл. Тэр дундаа кибер аюулгүй байдал гэвэл тэр дотор бол цөөхөн байгаа л да. Гэхдээ л ер нь бол аюулгүй байдлын салбарын инженерүүд ер нь бол маш бас өрсөлдөөнтэй байдаг. Гэхдээ Монгол улсад бол нэг тийм өрсөлдөөн бол байхгүй. Яагаад гэвэл бүх компаниуд тэрүүгээр үйлсэж байгаа, дутагдж байгаа учраас бүгд л ер нь бол асуудалгүй өрсөлдөөнгүйгээр явцдаг. Гэхдээ тэр дундаасаа хин нь яг гадшаагаа чиглээд хин нь илүү юм хийж бүтээмээр байгаад энэ одоо Монгол улсаас те гадшаагаа ингэж хүсэл ирмэлзэл өөрийгөө сорих те тийм зүйл байна гэдэг нь одоо 1% гэдэг нь байгаа даахгүй юу 1%. Тэгэхээр тэр 1% хүрэхийн тулд эхлээд тэр 99% нь болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй шууд 1%-өөр зүтгэх бас буруу гэж бодож байна. Эхлээ 99%-д ороод тэр зүйлүүдээ хийгээд за тэр нь үнэхээр жулдаад юм уу те өөр хүсэл ирмэлзэнд дэрвэлзээд за би юм хиймээр байна, бүтээмээр байна. Ингээд байвал яг нь 1% руугаа зүтгэх хэрэгтэй. Одоо би бол яг 1% руу зүтгэх гэж хичээж л байна. Зарим хүмүүс бол шууд намайг аль хэдийнэ 1% гэж бодоод байдаг. Гэхдээ би бол хаасан болоогүй. Зүгээр л олон нийтэд л харагдаж байгаа нь л би болоос зөндөө хүмүүс байгаа ур чадвартай. Гэхдээ мэдээж хүмүүстэй хүн болгоны яг бие биетэйг нь харьцуулахад янз бүр байдаг шүү дээ. Илүү бие биенээс илүү янз бүрийн ур чадвартай байгаа. Ямар нэгэн байдлаар давуу тал байгаа зөө хин нэгнээс. Тэгэхээр миний одоо ил харагдаж байгаа давуу тал одоо энэ юм уу да тий IT салбар, аюулгүйдний салбарт яг ингэж идэвхтэй контент хийж байгаа хүн одоогор би олж харахгүй байгаа. Одоо 5 6 одоо би чинь 18 оноос эхлээд хийсэн гэхэлэр ч одоо 7 8 жил хийх гэж байгаа байхгүй юу YouTube контент хийгээд. Тэгэхээр энэ хугацаанд яг ингэж идэвхтэй гарч ирсэн хүмүүс бол байхгүй яг өөрөөрөө. Миний тодорхой хэмжээнд дэмжиж тодорхой хэмжээнд гаргаж ирсэн хүмүүс байгаа. Гэтэл тэд нар маань тууштай явж чадаагүй. Тэгээд ер нь бол за энэ контент угаасаа хийгээд амжилт олохгүй маань. Угаасаа мөнгө олохгүй юмар цаг зарцуулж байгаа ихүүгээд ер нь бол хайцсан хүмүүсэндөө байгаа угаасаа. Тэгэхээр гол нь ер нь бол эцсийн дүгнэлт хэлэхэд миний хувьд бол YouTube контент гэдэг бол маш үнцэнтэй. За тэрний үг гэхээр та нар маань гэсэн үг. Намайг ингээд follow те subscribe дараад надад ингээд миний хэлж байгаа үг бүжиж байгаа пост нь шууд итгэдэг. Тэр ихтгэлцэл байна гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл юм аа гэж хэлмээр байна та бүхэндээ. Тэгээд гадуур тааруул тэгээд танилцаад те гоё явахад би бол чөлөөтэй тийм хүн шүү. Ямар ч асуудал байхгүй тийм дотгож байгаа тийм жожиг тал руу гол биш. Шинэ хүмүүстэй танилцаад шинэ экспириенс судлах сонирхолтой. За нэг тиймэрхүү төрлийн юм байна да. Тэгээд өнөөдөр ер нь бол арай жоохон урт ярьчлаа. Ер нь бол гоё өдөр байна. Тэ 25 оны 7 сарын 30-ны өдөр. Одоо ингээд наадамд усаад намар болгож байна. Утгагүй тэмцээнүүд эхэлнэ. Дэлхийд дахинаар тэмцээнүүд эхэлнэ. Өдөрлгүүд эхэлнэ. Аюулгүй байдлын тэ. Одоо ер нь хүмүүс ажилдаа эргэж орж эхэлнэ гэдэгс эхлээд завгүй амьдралын одоо өдрүүд эхлэх нэ тэ. Тэгээд ер нь энэ хугацаанд би контент болж өгөл таслахгүйгээр улам илүү гоё чанартай контент хийгээд тий нэг юм сонирхолтой хэлэхэд гадны нэлээд бас томоохон инженертэй нэг подкаст хийхээр ярьж байгаа. Тэгэхээр тэр подкаст тэрийг хийгдчихвэл бас контент хэлбэрээр орвол та хэд амар сонирхолтой байж магадгүй. Би ер нь бол өөрөө бэлдэж агаад Монгол инженерүүдэд яг зориулсан ямар асуултууд байж болох вэ гэдгийг асууна. Тэр хүн маань баг баунти хийдэг, сертификатаж цуглуулдаг амар сайн ур чадвартай залуу байгаа. Тэр залуутай юм ярилцахад бол айгүй гоё сонирхолтой шин ур чадварууд, экспириенсүүд те байх болов гэж бодож байна. Мэдээж Монголд амьдэрдгүү одоо гадаад хүн гэсэн үг. Тэгэхээр тэсүүр майндсеттэй байгаа гэсэн үг.
тэрийг ярилцах одоо боломж олдож байгаад амар баярлж байна. Тэр үндэ ер нь бол танилцсандаа бас их баярлж байгаа. За нэг иймэрхүү байна. Тэгээд өөрийнх нь дуртай юм аа уугаад тий одоо таргаа уугаад өөрийнх нь дуртай дуугаа сонсоод тэгээд ингээ ярилцах маш гоё байна. Мэдгүй яг ийм контент хийгээд ивэл баг ингээ дуусгааргүй урт үргэлжлэхээр гоё контент санагдаж байна. Тэгэхээр та хэд маань гоё гэр мэрээ цэвэрлж явахдаа энийг сонсоорой. Тэгээд тэгээ энэ контентууд маань ер нь бол дараалаад орчих болохоор та хэд маань эхнээсээ нэг өдөр алгасаад ер нь л үзэх байх гэж найдаж байна. Тэгээ мэдээж шалгалтын үеэр би бол тайм лапс хийгээд явчихна. Тэгэхээр яг нэг би өмнө хийжсэн шүү дээ. OSWP дээр тэрнтэй адилхан ингээд өөрөө яг ингээд би ингээд сууж шүү энэ 72 цагийг даун туулсан шүү гэдгээ нотлох proof болгож байгаа үүднээс тайм лапс видео хийнэ. За тэр бол ойлгомжтой. За тэрийг шалгалтын үед хийнэ гэж төлөвлөж байгаа. За тэгээ шалгалтаа юу нь бол бэлтнэ гэсэн үг. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үгээр ер нь дуусгая. 4 цаг. Өөрийн 4 цаг болсон байна. За тэгээд яг маргаашийн буюу 31-ний бичлэгээрээ уулзцгаая. За тэгээд манайхаа баяртай хайртай шүү.